10 хичээлээ үзэж чадсан төвчээртэй хүмүүстэй нүүдэлчэдтэй маш их баярлалаа, бас баяр хүргэе. 10 хичээлийн туршид маш олон зүйлсөө та нарын дотор бүр гадаа ертөнцид чинь дээрэс нь бас намайг их удаан хүлээсэн байх. За тэгээд өнөөдөр багшигаа одоо асуултаар булаад өгөх байлгүй гэж найдаж байна. За тэгэд ямар ч гэсэн манайхан одоо энэ хичээлүүдийн туршид асуулт, уудлах, өөрийнхөө эргцүүлэл, тэмдэглэл гэд ер нь бол одоо ингээд наатахад заавал хийлдэ гэж байгаа юм шиг нэг тийм хэцүү аравтын систем чи яасан хэцүү юм бэ. Гэхдээ дуусаад гараад ирцний ар дээр ямар гоё юм бэ гэдэг зүйлийг манайхан бүгд ойлгоцгоосон байх. Тэгэд н 10 хичээлийн туршид зүгээр 10 хичээлээ тавьчаад орхичиж хайчиж болох байсан шүү дээ. Өөр мөнгө авлаа 10 хичээлээ байршуулаа орхицсан байсан бол тэгэхээр яг энэ хилэлцүүлэг өөрөө маш ямар чухал байна вэ гэдгийг манайхан бүгд бас ойлгоцгоосон байх. За тэгээд хичээлийн туршид юу болсон хэдүүлээ товчхон ер нь баг бүгдийг таньдаг болчтой. Тэгээд товчхон танилцаад за тэгээд 10 хичээлийн туршид юу болсон багштайгаа хуваалцахад бэлэн үү? Бэлэн байна. Мөрөө нөөш та модон морилт нөө. За амар амгалан. Бас тантаа уулзах гэж удаа хүлээлээ. Бид хэд ингээд сайхан сургалтаа дүүрэглээ 10 хичээлээ үзлээ. Өчигдөр үндсэндээ дүгнэлт хичээлээ хийгээд гэгэрэл сэдвэрээ энэ сэдвээ бүр талархлын хичээл гэж нэрлээд сүултэн төгслөө. Үнэхээр сайхан байлаа. За хичээлээ ерөнхийдөө өчигдөр дүгнээд ярьсан болохоор нэг олон нуршиж яриад яах вэ? Гэхдээ энэ амын гол нэг хичээлийн үйл явц энэ эргцүүлэл, тэмдэглэл тэгээд энэ хилцүүлэг гэдэг маань үнэхээр яг хүнд юмыг ойлгуулъя, суулгуулъя гэсэн маш их сэтгэлсэн гэсэн маш их хөдөлмөр, маш их судалгаа шаардсан юм зүйл байсан байна гэдгийг олж харж байна. Хамгийн чухал зүйл маань яг 10-р системдээ ороод хүн бүхэн өөр ингэсэн хариуцлагатайгаар бусд нэгэндээ бусдаа нөлөөлөөд ингээд зөвхөн ганц багшаас биш ганцхан зөвхөн ганц хичээлийнхээ лекцнээс биш бүгд хоорондоо өөрийн гэсэн эргцүүлэмжүүдээ яриад хэлцүүлгүүдээ яхаад маш олон дондоонууд буюу маш олон тийм мэдээллүүдийг маш олон санааг ингээд авч чадж байгаа болохоор энэ хичээл маань үнэхээр үр дүнтэй байлаа гэдгийг дахин хэлье. За баярлалаа. Ийм сайхан хичээлийг зохион байгуулсан ийм сайхан хичээлийг ингэж одныг гэгэрүүлж одныг ийм нэгэнтэн болгож байгаа танаа баг бүрэлдэхүүнд баяр хүргье. Мөн талархснаа анги хамт олонныхоо өмнөөс талархснаа илэрхийлье. За баярлалаа. Нөгөө сая дон гэдгсэн шүү дээ тий. Тэр нөгөө дон гэдэг тусдаа хичээл байдаг байхгүй дон гэдэг нэг юм. Тэгээ тэрийг та хэд одоо нөгөө багшийнхаа арын хаалгаар үзчихээгүй бол ягаад дон гэдэг үгийг ашиглаж байгаа лээ? Энэ болохоор мэдээлэл орж ирэхийг бид нар хин нэгнээс нь гарч ирсэн л үг баг. Тэгээ ямар нэгэн мэдээлэл орж ирэхээр багшийн сул үгийг би олж харангуйтаа багш өөрөө тэгдэг та танаас дон ороод ирнэ гэдэг байхгүй. Тэгээд багш нар пинг-понг гэж ярина, хүсхээс хор гэж ярина, багшийн өгнүүдээс шууд аваад тэгээд за дон гिचлээ гэж яриадсан. Тэгвэл ингээд халдварлаад хэлж байгаа юм да. Дон гэдэг нь альва окторгоо ертөнцөөс ирж байгаа өгөгдлүүдийг дон гэд нэг ороод ирдэг гэдэг хамгийн анхны ярианаас за тэгээд багшийн дээд багш нар орж ирээд ер нь альва дон гэж орж ирж байгаа өгөгдлүүдийг хэрхэн яаж барьж авдаг юм бэ гэдгээс нэг тийм манай нүүдэлчдийнхэнд нэг тийм дон үг хэсэг модонд орсон байхгүй. Тэгэхээр та одоо арын алгаар үзсэн болов гэж гайхлаа штэ. За тэгээд ямар хичээл хамгийн чухал байна? За одоо хичээл чухал гэхэд ер нь 10 зав чухал. Яг гоо зүгээр бид нар бас хэлцүүлэг дээрээ ярилцсанаар эхний 2 хичээл дээрээ л бүгдийг зангидсан юм уу гэж харсан. Эхний чөлөөлөлт хайр гэсэн 2 хичээл нь үндсэн том онлайн хичээл байгаад бусдууд нь шинж чанарууд буюу хүнд байх дээр хүний дотоод дүүрт байгаа тэр зүйлүүдийг бүгдийг ингэж баазж авч ирсэн. Ийм гоё занглаа болгоод эцсийн эцэст нь гэгэрэл буюу та энэ бүхнийг ингэж мэдснээр аль хэзээ гэгэнтэн байжээ гэдэг ийм санааг бодоод эндээс авлаа. Үнэхээр яг нэг цогц эцэст нэгээ харахад энэ хичээл маань зөвхөн нэг юм нэг багц хичээл байжээ гэдэг
ийм дүгнэлт хараад ирсэн. Манай аав өчтөр ингээд яг 9 хичээл 10 хичээлээ бүгдийг тодорхойлоод ингээд бичээд гаргаад тавихад яг л нэг хичээл болж харагдчихсан. Тэгэхээр энэ маш үр дүнтэй сургалт байлаа тий. За баярлалаа. За дараа нь хэдүүлээ асуултнуудаа хариулъя. Одоо ерөнхийдөө 10 хичээлийн туршид ямар хөө байсан гэдэг талаар авч. За одоо ч хөвгөнтөө нэрсэн юм чи одоо аавтаа нэрнэ тий. Баярлалаа. За хичээлүүдээс амар мэндэ таас амар мэндөө. Амар мэндэ. Хичээлүүдээс хамгийн гоё сайхан зүйл юу гэхээр нөгөө танилцуулах 1-2 надад маш их сэтлийг өгсөн. Яг бол хүн зорж байгаа, хүсэж байгаа, мэрэх гэж байгаа, зориг мөрөдөл хүсэл нь юу вэ? Ард нь гарах юм нөгөө хүслийнхаа эзэн байх юм, хүслийнхаа боол болоод байгаа юм гэдэг. Бүх сэжүүр буюу яаж энийг дистаратаагаар байдаг юм бэ? Дистаратаагаар байрснаар өөрөө төлөвшөлт хүмүүжил хоёрын дахин бид нар дээр суухаар нөгөө хариуцлага хайр чөлөөлөлт маань бас нэгдэж явчихжээ. Энэ дээрээс улбадаад нөгөө бүх хичээлүүд маань гэгэрэл рүү явсан гэдгийг өчигдөр нөгөө сүүлийн 10 дахь хичээлээрээ 9 хичээлийн үндсэн нь 10 дахь хичээлийн тодорхойлт буюу илэрхийлэмж байжээ гэдгээр бичээд бас дараа нөгөө тэр бичсэн зүйлээсээ ангийнхан маань бас харуул дахиад нөгөө хичээлээсээ анзаараагүй зүйлүүд байвал ямар зүйлүүдээс мэдээ сэл болох бас хоёрт нөгөө 10 дахь хичээлийнхаа биелгийг нөгөө өөрийн оногдсон нэрнийхээ дагуу хийгээд тэгээд оногдсон нэрэнд бас их баярлж байгаа давхраас яг энэ нэрнийхээ дагуу өөрийнхөө одоос сургалтын хичээлээсээ бас давхар гээд тэгээд итгэл сэтгэл үнэмшил гэдэг энэ хайр сэтгэлээр гэдэг юм гэдэг бүх зүйлүүдийг бүгдийг гоё ингээд хүлээж авсан да маш их талархаж байна. Мөн бас тантай уулзах юмсан ингээд бид бүгдээрээ л яриа суугаад байлаа. Тэгээд өнөөдөр маш гоё өдөр байл. Тэгээд танд бас баярлаа. Танаас энэ зааварчилгааны зүйлүүд ямар гоё юм бэ? Юмыг дистаратаагаар сурна гэдэг чинь хүмүүжил юм байна, төлөвшт юм байна, боловсрол юм байна. Боловсрол гэдэг нь мэрэгчлээс гадна ахуй амьдралын боловсрол, амьдралын ухаан ямар гоё юм бэ гэдгийг маш ихээр анзаарч байна да. За хамгийн ойрхон туссан хичээл одоо сэтгэлд нэг аль нэг 10 хичээлээс чи хамгийн нэг юм сэтгэлд чин ойрхон тусдаг нэг хичээл байд юм байна л да. Тэр хичээл нь ямар хичээл байсан бэ? Сүүлийн гэгэрл их гоё. Яг тэр нөгөө эргэн тойронд байнгын гэгэрч хийсэн, хиймсэн гэдэг тийм яриа маш их байсан болохоор яг ингээд сонсохоор ингээд мэддэг юм шиг нэ. Яг ингээд үзэхээр мэдхгүй юм шиг. Гэж бодсон. Тэгээд энэ 10 хичээл маань өөрөө ерөнхийдөө дэлхий дээр гэгэрсэн гэж авч үзэж байгаа хүмүүсийн ерөнхий дотоод ертөнцид нь болдог үйл явцууд. За энэ бол ерөнхийдөө одоо жишээл дэлхийд байж байгаа гэгэрхчдийн. За одоо тунгууд нь 10 хичээлээс хоошоо 2 дугаар шатнд тэгвэл нүүдэлчдийн үгдээс хэрхэн яаж гэгэрдэг байсан. Нүүдэлчдийн одоо үр хойц энэ гэгэрлээс гадна дахиад цаашаага үргэлжлэнэ. Энэ зөвхөн ингээд өөрөө гэгэрээд юм уу нэг энэ арга барилуудыг эзэмшээд биш. Энэ бүр дөнгөж эхлэл нь байдаг. Тэгээ энэс цаашаага ерөнхийдөө одоо ингээд гэгэрсэн гэж байгаа хүмүүс ерөнхий эргүүн одоо дэмж илч хаан гэдгийн дэмжтээр явж байгаа дэмчийн нэг л хэлбэрэн дээрээс нь бүр одоо дэмжчин дотроо маш олон дэснүүдтэй байхгүй. Тэнгууд гэгэрсэн гэж өөрсдөө зарлсан юм уу шандран зарлсан хүмүүс нэг хөвчлэн дэмжнэр байдаг. Тэнгууд нүүдэлчдийн үгдээс бүр цацлна гэж боддоо. Тэгэхээр бүр үнэхээр бүр авгаа гэж хэлэхээс өөр аргагүй. За баярлалаа багштай. Та сайхан амгалан. Амгалан. Амгалаа. За 10 хичээлээ үзэж дүүргээд миний хувьд бол яг ингээд нэг өөрийгөө таньсан, өөрийгөө одоо ирж хайсан тийм одоо цаг үеуд байлаа. Тэгээд өөрийнхөө үнэтэй нүрт тулсан бас цаг үеуд байлаа. Тэгээд гоё бид нар ингээд нөө 10-таараа гэр бүл үүсгээд тэ яг ингээд нөө сургалт гэдэг утгаараа биш гоё гэр бүл гэдэг утгаараа ингээд явж исэн болохоор ингээд нэг яг ингээд өөрсдийнхөө дүрд ороод тэ бүгдээрээ ингээд нэг гэр бүлтэй хийх үүрэг оройлоо гүйцэтгээд ингээд явж исэн болохоор бидний хувьд бол маш тийм халуун дотн гэр бүлийг бүрдүүлж чадсан гэж би бол харж байгаа ээжийн хувьд. Тэгээд миний хувьд болохоор бас ингээд өөрийнхөө одоо бодит үннийг олж харж байгаа тий.
бодит үннийг олж харахаасаа гадна өөрийнхөө бас сул талуудыг олж харсан. Өөрийнхөө одоо дутагдaltaй талуудтай яг ингээд нэг нүүр тулж байгаадаа бас айгүй талархалтай байсан. Тэгээд тэрийгээ ч гэсэн одоо гэр бүлийнхандаа бүгдэнд нь яг ингээд яг тэр үедээ төрсэн сэтгэлдлүүдээ өөртөө бодчихсон бодлуудаа ингээд хуваалцаад явжсэн. Тэгээд хичээлийн хувьд болохоор миний хувьд бас ингээд нэг бас тийм гайхах тий одоо ингээд одоо тань далд тухайн багш ингээд айгүй гайхажсэн зүйл нь болохоор одоо ингээд ямар ч тийм юм харахгүйгээр тий ямар ч PDF байхгүйгээр ингээд ерөөсөө ингээд цаг гарангийн хугацаанд ингээд нэг бүр ингээд үгнүүд нь ингээд дотроос нь ингээд гарч ирээд ингээд ундраад яриад байгаа нь тэр нь бүр ингээд надад ингээд өөрөө бас ингээд нэгдэж өөрийгөө бас бүрэн илэрхийлж чадахгүй байгаатай холбоотой юм уу бас тэрийг бүр амар гайхаж биширч исэн. Тэгээд бас нэг жоохон ингээд зөрчилдөх талууд бас байсан. Гэхдээ ингээд тэрнийхээ яг ингээд нэг гол ангилааг нь бол яг өчигдрийн одоо нөө гэгэрл хичээл дээрээсээ ингээд яг уучраа тайлаад те би яг л ийм л юмыг ойлгох гэдсэн байна гэдгээ бас ингээд ер нь бол өөртөө хүлээж авч ойлгож авсан. Тэгэхээр бол яг энэ хугацаанд бол бац ингээд өөртөө өгөөл нь бол ингээд зөрчилдөх өөрийгөө таньж мэдэх өөрийгөө л олох гэж зорьсон тийм цаг хугацаа байсан. За баярлалаа. Нөгөө нэг одоо ингээд тэрсэлдэх юм уу одоо шпил ингээд одоо үл нэгдэх санал зөрөлдөх юмнууд байж альва зүйл өөрөө дараагийн шатандаа сайжирдаг байнгын таны дотор одоо бас сайжирдаг гэсэн үг. Тэгхгүйгээр одоо шпил надад итгэх одоо ерөөсөө одоо хичээлүүдээр ямар ч хамааралгүй зүйл байгаа даа байхгүй. Багшилж байгаа болохоор зөв. Багшилж байгаа болохоор үнэн. Багшилж байгаа болохоор итгэх хэрэгтэй гэдэг зүйл маань өөрөө мухар сүсгийг үүсгдэг, мунхаглалыг үүсгдэг, хит дахин шүтэх үзлийг үүсгдэг. Тэгэхээр нүүдэлчид хүндлэхээс биш хит тэгж дахин шүтэх үзлийг хаан дээрэж гаргадаггүй. Альва зүйлийг яагаад энэ бас ийм байж болтгүй мүү гэх мэтлэн байдлаар өөртөө тэр эргэлзээ буюу эргэцүүлийг үүсгэж эсрэгцэх ертөнцийг одоо эсрэгцэх утгыг дотроо агуулж иж тухайн миний хэлээд байгаа утга маань илүү гүн гүнзгий төгс хоёр талаасаа нээж таны дотор бүтэн болдог. Тэгэхээр заримдаа одоо жишээлбэл одоо ингээд эсрэгцэж байгаа хүмүүс тэрийг хэлж чаддаггүй тэгсгээ залгаад дуугаа өнгөрөөчихөж байгаа байхгүй. Тэр нь гэхдээ маш хайрын зүйлүүд. Хайрын харамсмаар ч юм шиг магадгүй миний хувьд одоо жишээлбэл сонсчих юм бас энэ талаас нь бас сэтгэж болох юм байна. Багш нь ерөнхийд нь зарим зүйлсүүдийг нэлээд ёчлонгуу, ёгтлонгуу заримдаа бас нэг тийм үгүйсгээд байгаа ч юм шиг хангуу нэг тиймэрхүү байдалтай. Тэгээд нөгөө хүний дотор байгаа нэг юм итгэл үнэмшлүүд байгаа штэ хуучин итгэл үнэмшлүүд. Тэр нь одоо зүгээр яг энэ шашны итгэл үнэмшилж байд юм уу эсвэл үзэл бодлын итгэл үнэмшилж байдаг юм уу? Тэдрийг хатгаж задарч өгж байгаа байдлуудыг би нэлээд гаргадаг. Харин тэг яг тийм бил. Тэгээд байгаа юм бэ гэд надад бас заримдаа тэгж хэлдэг байхгүй. Гэхдээ би дахиад тэр хүний доторх байгаа тэр хайрцагыг, эвтхийг маш их хүсдэг. Тэгээд зарим одоо миний жоохон нэг тийм бэлэг танхаа манхаа гэхээр арай гоёдох гээд байгаа ч шиг нэг тийм танхаа балмад юм шиг үйлдэлүүд бол надад нилээд байгаа. За тэгэхээр ямартай багштай энэ өдрийн минь том охиноо нэг царайг нь хараад байгаа үстэй. Тийм байна, том охин байна. Яг эд амьдралыг стонерэ тэг хүүрнээ өгүүлж яваа том охин байна шүү дээ. Ингээ амьдралын талбар руу орцсон те. Ачаалгүй үүрэг хариуцлага бит. Ингээд яг том охин гэдэг нэр яг шодлоо. Энэ айл сүлдээ нэг яг нэршлээ олж явахдаа нэг сүлд орж ирсэн байхгүй. Юугаар алгуулж байгаа. Тэгээ яг миний хувьд айлын баг амьдрал дээр тэнгууд ямар нэг үүрэг хариуцлага хүлээж үзээгүй учраас яг энэ нэршлиг том би одоо яг энэ зүйлийг би өөртөө содлох ёстой шээ мэдрэх ёстой шээ гэдэг энэ нэрээ авсандаа амар талархалтай байгаа. За баярлалаа. Хичээл хаад шууд яг энэ орж ирээд яг мэдсэн зүйл болохоор яг энэ нэг энэ арт системийн яг M1 гэдэг чи ямар амар хүчтэй бүр амар бүр чухал зүйл
Ойлгосон. Яг л би ч өөрөө нөгөө нэг айгүй тийм татгшаа. Ер нь дандаа ганцаараа тийгэж бодог. Тэгээд ер нь бусдыг өөрөөсөө айгүй төлөвлөдөг хүн байсан аахгүй. Тэгээд энэ 10 жил тэр ингээд юм би төлбөргөө ингээд тогтворгүй ойлгомжгүй байдаг. Яг энд ороод нэг эвийг мэдрээд тэр багш сургалтын бол ингээд хайчих байсан шүү дээ гэдэг шүү. Тийм биш. Яг энэ бүр нэг яг энэ нэг хамт олонд энэ бүлэгт нэг цаана нэг юм байгаад байгаа аахгүй. Тэгэл за би энэ зүйлээс л яг энийг мэг ойлгож авах юм байна гэдэг. Тэг ямар ч хичээлчхэд бол дундуур бол өөртөө тэмцэлж байгаа л хуучны тэр хэв маягаа гаргах гад ер нь бол ягаа сэтгэл зүйтэйгээ тэмцээл гараад болохгүй нэг тиймэрхүү тодорхойгүй үе шатаа буцаж ороод тэгээ буцаж ингээд нааш анги маань эв нэг хэлмэнд хацаар байгаад намайг ороод энийг мэдрээд байна. За хичээлчхэд тийм яг энэ системтэй гээд би ингээ өмнө нь ингээ олон замраагүй олон төрлийн мэдлэг ингээ авдаг байсан гэсэн тэнцээ тэрийг нэг ороод идэг гэсэн тэр ухааны сорыг нь авч чадахгүй бидэхгүй байдаг тийм байна. Тэнгүүт одоо яг энэ хичээл дээр яг энэ багшийнхаа яг системээр явахаар яг бүх юм системтэй ороод ирэх чинь өөрөө бүр яг эцсийн дүнд яг л тэр зүг тань мэдхүйг оновчтойгоор тэнцээс бүр ухааныг нь сорыг нь олж авна гэдэг нь бол тэр гайхалтай хичээл болгоно л тэгэл бүгд би биенийхээ хундаан бүгдээрээ эцсийн дүнд яг нэгэн цол болж ээж л яг тэр гэгэрэл гэдэг зүйл чинь ийм холын зүйл биш ээж бидний дотор байжээ. Тэгээ ийм харийн зүйл биш ээж бидний дотор байж эгэл зүйл байж л олмол таньж мэдээл ойлгосон. За хэн одоо дотор ч нь хардаа нэг тийм хоёр төлөв хоорондоо эсрэгцэж тэмцээд байгаа юм байна. Одоо гол янз бүрийн дотор ч нь асуудлууд болоод байгаа байдал дээр чинь дотор ч нэг гэсэндөө ус зан төлөв байна. Уг зан төлөв чинь дахиад нэг тийм гал зан төлөв байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ хоёрын тэнцвэр балансыг хадгалж чадахгүй хоёр туул руугаа ээлжилж ороод яваад байгаа юм байна. Энэ дундах савчаандаа одоо жишээлбэл өөрөө янз бүр болоод байгаа юм байна шүү. Тэгэхээр хардаа маш хүчтэй гал цогтой тэгээ бусдад урам зориг итгэл хайрлсан манлайлагч энерги мөртлөө маш ийгтгэр маш тунгийн тааруулсан маш их тийм гоё кэр хийж санаа тавьсан нэг юм амар манлайлагч мөртлөө зөөлөн хүмүүст хүрч чаддаг нэг тийм уг нь бол манлайлагчийн эзэмших ёстой ур чадварын тэнцвэр уулан дотор ч н орших гоо тэнцэлтэй байгаа юм байна шүү. Тэгээ энэ дотроо ингээд нэг бол ингээд тэр чигтээ гүн дотгошоогоо нуугдаж алга болоод нэг болохоор гарч ирэхээр хитэрчих гээд байгаа юм шиг нэг юм үйл явдлууд хоёр талын туйл руу өсөж байгаа байдлууд явагдаад байгаа юм байна. Удахгүй энэ хоёрын чинь тэнцвэр олдох байх. Тэгээд тэр үед өөрийн чинь хоолойны өнгө, өөрийн чинь бие авч явж байгаа байдал, өөрийн чинь илэрхийлж байгаа байдлууд чинь бусдад маш хүчтэйгээр нөлөөлөх чадамжтай байна шүү за. Тэгээ хизээ нэг өдөр уран илтгэгч болоод явах талын суур чадамжууд ууг нь байна. За тэгээд хичээгээрээ энэ хоёр дотоод хоёр ертөнц чинь хоорондоо нэлээд тэрсэлж байгаад удахгүй нэг өдөр одоо ард гэдэг шиг найз нөхөр андууд болох бах та. Яг нөгөө том охин яг одоо нөгөө тэнэд алга болгож штэ. Тэг том охинтой заримдаа ингээд нэг тийм алга болчдөг штэ. Яхад хийсүүгсэн штэ. Зарим үед өөрийгөө шав шаардлага байдаг гэж. Зөнгөө л хөдөлтөй баригдаад явж болохгүй. Зарим зүйлийг тэнцэр нэг ухаан ахмжаа ингээд үүсгэж яж тэр зүйлийг барих хэрэгтэй гэж олон бүр ингээд мэдрээл. Яна. За баярлаа. За одоо манай дунд охин. За сайн байна уу багшаа? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа өдрийн мэнд. За намайг оюуган гэдэг би айл энэ дунд охин байна. За дунд охин байна. Бас нэг хоёр талын туйлын тэнцвэрийг бас нэг хадгалсан. Тэгээд яг одоо сэтгэл маань байгаа танд хэлмээр байгаа зүйл гэхээр би нөгөө нэг Монголоос яваад 25 жил болж байгаа. Тэгээд тий 10 наснаас хойш Монголоос сэтгэл зүрхэнд маань үргэлж манай одоо нэг
яаж манай одоо энэ зүр цэцэн үг дуу одоо энэ бүх зүйл бидний сэтгэл зүрхэнд ингэж амар хүчтэй нөлөөлөд байдаг юм бэ? Яаж мэдээд энэ одоо дууны үг, зүр цэцэн үг тэ бүх тэр зүйлүүдийг үг дээдс маань одоо яг тэр нөө жоохон хүүхэд байхдаа болохоор манай үг дээдс маань гэж бол ойлгодгоо. Гэхдээ одоо монголчууд бид нар ингэж яаж мэдээд байдаг байсан бэ гэдэг тэр асуулт маань миний зүрхэнд үргэлж явдаг байсан. Тэгээд аав ээж эмээ өвнөр маань болохоор тэгж болохгүй шүү, ингэж болохгүй шүү, тэгэхэр тэгдэг шүү гэд эсвэл нөгөө нэг ингээд би нөгөө яг гадаадд өссөн болохоор одоо нэг юм Монгол эмээ өвгийн хэлжсэн халуун чихийн ээж натгуулна гэдэг юм одоо нэг юм зүрхсэн зүйлүүдийг муу яар гэх мэтлэн тий одоо эсвэл нэг юм шинжлэх ухааны салбар дээр яг ингээд батлагдсан зүйлийг манай зөрчтэй хэлсэн гэхээр тэр нь надад дандаа үргэлж юм яаж мэдээд байгаа гэдэг тийм жоохон бахаа зүйлээ тийм асуулт байдаг байсан. Тэгээд энэ сониуч зангаа айлын гэрийн эзэгтэй болоод ингээд тэр зүйлээсээ жоохон холдсон байсан юм байна. Бэнлээ. Тэгээд айлын гэрийн эзгээ болоод тэгээд ингээд ер нь бол бясалгал гэдэг зүйлд маш их одоо сонирхолтой тэр даалт ухамсар гэж одоо яг юу хэлээд байгаа гэдэг одоо тэр зүйлийг олохын тулд би ингээд нөгөө таны бас хичээл дээр хэлжсэн шиг янз бүрийн нөгөө нэг бясалгалууд сууж исэн. Тэгээд 2 удаа нөгөө Vipassana гээд 10 хоногийн бясалгалд сууж өөртөө ажиллаж өөрийгөө жоохон багсаа ер нь яг өөрлөгөө төвлөрөх одоо тэр анхан шатыг олж авсан. Тэгээд энэ сургалтандаа суугаад миний мэдлэг маань үргэлж дандаа нэг юм олж авсан мэдээлэл маань жоохон дутуу юм хүртэттэй байсан. Дандаа бүрэн гүйцэж юусоо ойлгож чадаагүй. Тэгээд онлайн талд ингээ ойлгоцсон юм шиг те одоо юу гэдгийг мэдээд байгаа юм шиг. Байгаагаар нь хүлээн зөвшөөр гэдэг юм уу те. Тэгэнгүүт би үнэхээр чин сэтгэлээсээ байгаагаар нь энэ зүйлийг хүлээн зөвшөөрмөр байна. Гэтэ тэр нь яг үндэ аргачлал байхгүй байсан юм байна гэдгийг яг нөгөө сургалтаас хичээлээ үзээд ойлгоод тийм тэгээд энэ чөлөөлт гэдэг хичээл орж тэр чөлөөлт гэдэг хичээлээ ерөөсөө үзээд ерөөсөө л энэ ингээл үндснээс нь эхэлж ийн яг тэ бясалгалын аргаар. Гэтэ одоо нөгөө бусад миний суужсан бясалгалууд дээр тэр хүний уг үндэс рүү орг гэд байдаг мөртлөө зөвхөн төвлөрж идэл орг гэд хэлээд байдаг болохоос тэр түлхүүрийг нь хизэж гарт барилдаг шүү дээ. Тэгэнгүүт яг энэ эхний хичээл дээр болохоор яг тэр нөгөө бэбитайгаа өөрийнхөө нөгөө жижигхэн оюухантайгаа уулзсан чинь бүр яг тэрнээс эхлээд айгу ингээл би тавгуураад ингээл сэтгэл санаа жоохон тийм ингээл нэг юу ягаал тэгээдсэн. Тэгээд бас яг энэ хичээлээ үзснээс хойш хидэн хав дарсан байсан нэг тийм цэвэрлэгээнүүд явагдсан. Тэгээд тэр нь болохоор бас ингээд харахад нөгөө одоо байгаа амьдрал маань ингээд тайван амгалан байгаа байсан болохоор би тэр нөгөө хүүхэд байхдаа авсан тэр нэг том одоо нэг гэмтлүүдээ нөгөө нэг тэр зүйлүүдтэй ерөөсөө нэг над тулгарах тийм нөхцөл байдал бүрдэхгүй байсан болохоор л ингээд байгаад гэсэн юм байна лээ. Тэгээд яг ингээд нөгөө нэг ангийнхантайгаа гэр бүлийнхантайгаа ингээд байгаад тэгээд ингээд нөгөө чөлөөлт хичээл явснаас хойш ерөөсөө надаа ийм нэг нөгөө нэг юунууд орж ирээд одоо нөгөө юу гэдэг л ингээд хатгалууд гэх юм уу те ингээд намайг өдөөгч юмнууд ингээд гарч ирээд тэгээд эхлээд болохоор яг тэр нөгөө нэг сэтгэл хөдлөлтөй ингээд жоохон автаад ингээд яг яагаад байгаа мэдгүй одоо ядраад байгаа мó эсвэл те би өвдөд байгаа мó гэд тэгээд сүүл рүүгээ ингээд яг ажиглаад анзаарсан чинь энэ ерөөсөл би нэг л болохгүй байна би яг яагаад байна гэд тэгээд ангийнхантайгаа чөлөөлт хичээлдээ дахиж ороод ингээд ярилцаад тэгээд бүх зүйл маань айгуу сайхан нэг занглаа яг нэг харж чадахгүй байсан маш том занглаа маань ингээд нэг гой зөөлрөөд тэгээд ерөөсөө тэрнээс хойш ингээд яг тэр зүйл дээр нэг гоё юм талархлын юугаар урсгалаар ингээд тийм уурсгал ирүү минь орж ирсэн. Тэгээд
тэрнээс хойш бол айгүй юм гой нөгөө өөрчлөлтүүд ингээд орж ирж байгаа. Яагаад гэвэл яг хүүхэд настай тийм юу байсан болохоор өөртөө итгэлгүй байх байдал ч юм уу тийм зүйлүүд ингээд нөгөө нэг анзаардаг байсан. Тэгээд тэр нөгөө өөртөө итгэлгүй байсан зүйлүүд маань ерөөсөө л миний нөгөө нэг бусдын итгэл үнэмшилтээр өөрийгөө хайртагтаа хайцсан. Одоо би гарын эвдүүгүйч гэдэг юм уу те эсвэл одоо би чимэглэлээр ажил хийх дургуйч гэдэг юм уу те. Тэгсэн чинь яг хичээлдээ үзэж явах явцдаа ерөөсөө нэг жоохон юм эмоц юм шиг ягаад баггүй гэдгээд яахгүй гэдгээд ингээд шинэ оролдлогоодыг хийж эхэлж штэ тийм шин янз янзын нөгөө хизэж сонирхож оролцдоггүй байсан орлогод орж ирэх жишээний тэгээд тэр бүх зүйлээ яг өөрөө кино үзэж байгаа юм шиг өөрийгөө ингээд ажиглангуудаа өөртөө баярлаад болж штэ бас юмыг олж харж штэ тийм байна. Өсөж үзэх юм байна штэ тэгээд яг хаа туршны дараа л үнэхээр хийхийг хүсэж гэнэ үгүй юу гэдгээ өөрөө сонголтол хийх болохоос биш шууд ингэж болохгүй юм байна гэд. Тэгээд бүхэл хичээл дээр яг л миний нэг би болохоор нэг юм жоохон бүдүүн барагцаагаар л ингээд яваад исэн юм байна гэж харсан. Тэгээд ангийнхантайгаа ингээд энэ хичээлүүдэд үзсэн чинь нарийнаас нарийн дахиад нарийн сэтгэл санаа маань үнэхээр сайхан хөнгөн. Тэгээд яг энэ багшийнхаа таны ачаар бас энэ хамт олонныхаа ачаар би нөгөө маш их холцсон битгэрсэн байгаа зүрхээ тэгтээж ингэж нөгөө бүр Монголтойгоо ойртсон гэдэг чинь хүсэл минь бүр юу вэ бүр нөгөө нэг те зөвхөн харагдах нөгөө нэг мод биш бүр үндэс рүүгээ ингээд яваад орчин гэж би хизээч зөөдлээгөө. Тэгээд миний Монголоо гих сэтгэл байна бол үнэхээр их баясаж байгаа. Тийм байна. За энэ дээр багш нас өөрөө нэг яг ингээд зөндөө олон бэлсгэлуудаар яваал ингээд тэгснээ зөвөр ажиглаж гэж байгаа шиг тэгснээ анзаарч гэж байгаа шиг тэгснээ амьсгалж гэж байгаа шиг яг яа гэдэг юм бэ те. Хүлээн зөвшөөр бүх зүйлийг хайрл майрл гэж ирээл те амар юм нэлээд өгнүүдтэй шүү дээ гэл бүх зүйлийг хайрл бүх зүйлийг хүлээн зөвшөөр. За ер нь манайх нэг энэ нэг тийм мэдлэг ухаан те ур чадвар модер гэхэлээ энэ хоолойны өнгийг сурчвал бараг л шууд бэлсгэлээ багш болчих шүү. Амьсгалын бүх зүйлийг хүлээн зөвшөөр. гэж нэгээд яриад ер нь ямар ч юмыг ингээ яриад байхад нэг тийм бэлсгэлээ багш шиг харагддаг. Тэгээд би ч юм болохоор ч нэг тийм яг яагаад яг яах юм яг арга барил нь юу ингээд за энэ бэлсгэл жоохон тэгээд энэ бэлсгэл жоохон тэгээд энд ингээд ерөөсөө нэг тийм нэг юм хөнгөн илээд яваад байгаа байхгүй юу. Тэгээд нэг юм эвтэйхэн хоолой нэг эвтэйхэн хідэн үгийн сонголттой нэг тийм стайлтай те нэг юм хэлж яддаг стайлтай цаана нь утга учир нь яг гүндээ юу байгаад байгаа. За тэгээд сүүл рүүгээр лам бөө мөрөө орсон ч гэсэн бүгд л ер нь нэг тийм ол сойргүй яваад байгааг ажиглаж анзаарсан. За боли би зүгээр л яг одоо нэг Монголын өв соёл үүх түүх рүүгээл орё гэж явсан маа. Өнөөдөр энэ одоо үр дүнд хүрэж тэгэхээр бидний хүүхдээс ямар гайхалтай бай те. Тэгээд хол ойр гэдэг зүйл байхгүй. Яг одоо та Монголдоо байна. Яагаад гэвэл Монгол гэдэг маань өөрөө дэлхийн дайтай, огторгон ертөнцийн дайтай тэр сэтгэлгээ хариуцаж хамаарах хайрлах цар хүр байгаад байгаа байхгүй. Гадаадд байхад чинь за гадаад үгүүдийг ашиглаж болох ч гэсэн зөвхөн зүгээр Монгол үгээ ашигласнаар байна шүү. Монгол үгээ, Монгол сэтгэлгээ давхар суугддаг. Монгол сэтгэлгээ гэдэг нь багшийн түрүүний хэлсэн дэлхийн дайтай сэтгэлгээ гэдэг зүйл суугдаж байгаа. Дээрээс нь яс цус гений мэдээлэл чинь Монгол хэлний ойролцоо утгуу дагуулж идэг. Гаднаас авч байгаа мэдээлэл дотор байгаа мэдээлэл чи хоорондоо тэнцэх үед генийн сэрэл, сүнсний сэрэл гэдэг зүйл явагддаг байгаа. За тэгэхэд монгол хэлээ авч үлдсэнд бас баярлаа. Үр хүүхдүүдээ монголоор нь өсгөөрэй. За баярлаа. За дараагийнх нь одоо уран бүтээлч охин. Ваа, уран бүтээлч. За амар байна уу? За амар минь дөө. Миний яриа гайгүй сонсогдож байна уу? Сонсогдож байна. Ханаас нэгтвэ гэдэг шүү дээ. Ухаалтууд бүр доноор дөөрөн. Бичиж аваад, дэвтүүр дээрээ тавихын тавиад янз бүрээр тэмдэж авлаа. Тэгээд ер нь бол би манай ангийн айгуу төстэй энэ тэндээс айгуу сурын мэдээ ойлгож ийн амьдралынхаа утга учирыг олчих гэсэн манай ангийнхан байсан. Яг төстэй санагдсан. Тэгээд ямар ч их подкаст сонссон, ямар ч их одоо хүмүүсийн амьдралын түүх одоо юу
ирэх биш нэг фестивал наснараа явж амжаагүй. Тэгээ нэг фестивал угаасаа ингээд фестивал гэж хэлэнгүүт миний нойр хүрээд юм. Тэгээ нэг тийм танихалгүй юм уу? Нэг ингээд ягаад ч юм миний хэм маяг ингээд зүгээр удаан суух зүйл юм биш аахгүй юу? Тэгээ ямар нэг өөр бүтээлтэй юм хийж тэр маань ингээд кайф өгчээдэг болохоор ерөөсөө яг зориг гаргаж чадаагүй. Яг хөө тэр 10 хоног дуугаргүй бисклет явж одоо өөрийнхөө хитгэх ярьгаа болов юм уу гэж бодож ах шиг тэгээд байжсэн. Тэгээд YouTube-ийн үзснийхээ ачаар ингээд төсөөгөө олж аваад нүүдэлчдийн бисклет тэгээд нөө дамжаад орж гараад тэгээд төсөөхөө ариг сонсоод бүр ингээд ястал ян гэж ороод ирж байгаа юм. Үгүй энэ юу яриад байна гэж. Тэгээд нөгөө олон хүний яриа сонсоод хаар чи яг энэ хүний зорилго нь юу юм? Яг бидэрт юу өгөх гээд байгааг мэддэг болчихсон юм байна шүү дээ. Тийм. Зорилгыг чи мэдчихэнгуудаа би бүр амар гой санагдаад тэгээд суугалцсан суухаар ингээд бараг 3 хоногийн турш хийж чатчихсан байгаа. Юу ч юм дэ миний яг гол зориод байсан нөгөө асуулт маань анх орж ирж байхад багш маань шөнө орж ирж яриа өгөнгөт тайлт нэг асуулт асуусан. Тэгээд өөрөө ухаж айлтнаа хичээлүүдээ үзээд ирээс ухаж айлтнаа гэдгсэн. Тэгээд энэ хичээлүүдээс яг тэр нөгөө миний ганц чадахгүй байгаа зүйл маань төвлөрөл авахгүй нөгөө удаан сууж чадахгүй хүн чинь. Гэхдээ яг ингээд хичээгээд нөгөө даалт ухамсар дээрээс нөгөө татах хүчний хуулиар ашиглаж чаддаг. Одоо 1 минут төвлөрөөд ч юм уу яг тэрийг бодоод хэдхэн сар хичээлд том юмнуудаа авч чаддаг. Тэгсэн мөртлөө төвлөрч чадахгүй. Одоо юу вэ? Онгод болохоор хаяад ашигладаг. Тэгээ яг хүссэн амьдралаа авч чадахгүй ингээд нэг тийм хэцүүрлийн байцтай байсан. Тэгээ яг ингээд биеэр ингээд суцаар эдисээр нэг амьсгал орж байгаа юм шиг мэдрэмж төрсэн. Хамгийн сүүлийн яг өнөөдөр хичээлээ дуусгаад үрж байгаа мэдрэмж тийм байна. Тэгээ хамгийн чухал хичээл бол амьсгал төвлөрөл төсөөлөл хичээл байсан. Өстой нэг хаалга онгоогоо том үзээ босгоно онгоолгоод нэг агаар оруулсан. Төрөөд яг ингээд тэр хичээлээс сонсоод амьсгал гээд үгээд тайлбарлаж ахчихсан би ингээд шууд газраас хүн дээрээ дагаантай өөр алхаж байгаа юм шиг ингээд миний нөгөө одоо энергийн одоо хүч маань бүр ингээд одоо нөгөө чакра гэж ярьдэн шүү дээ тий. Нөгөө харуултагийн хэлээр расангаа ингээд цацмаас санагдсан. Тэгээд тэрнийхээ хүчээр ингээд хаяа ингээ хүч ороод ирэнгууд би ингээ чихгээд төнөөд ертөнцөө төөнд дуртай ингээ хайр инэрлээс нөгөө бүгд баланстай ороод тэнцвэрчээсэй гэж болсон. Тэгээд энэ бүхэн байна айгүй гоё том зэгцтэй хичээл болсон байгаа. Тэгээд би бас нэг өдөр нөгөө уйлаа зайлшгүй байхгүй бүр шүгдэж унаад бүр ингээ туйлдаа хүрээд хичнээн хөдөлгөлөөд ингээ яг ингээ зөв зам дээрээ би зоммоор байна гэсэн амар тийм хөдөлмөрлөх дуртай. Би зөв газар зөв цагтаа бүр ингээд ясын цайч ингээд судлаад хөдөлмөрлөөд ингээд яг зөв зүйлийн төлөө ямаар энэ надад тэрийг маань үүдийн нэгээд өгөөч ингээд яагаад ингээд хүн болгож тэгвэл заавар мааврыг өгсгүй юм гэдэг. Хүн ганцаараа сууж байгаад бүр уйлаад ингээд өрөөнийхөө шалыг бараг малтаад ингээд тэгээд тийм үе зөндөө байсан тийм. Тэгээ хилээд өгчөөч тэ ямар нэгэн зохио юу ээ ямар ч хамаагүй зохио над руу илгээ над руу барыг чолоо шийдгээл. Тэгээд нөгөө нэг амар хэцүү мэдрэмж авах болгонда баярлалаа гэвэл одоо би эндээс юу сурах уу гэж ингээд тэнийг уншиж ганцаараа яриад тэгээс явж байгаад энэ орж ирээд яг нөгөө заавартай нөө систем рүү ороод ирсэн чинь амар баярлалаа. Тэгээд заримдаа ингээд зүгээр ууссан бас зөв юм шиг. Ягаад гэвэл ингээд өвдөж бидний одоо хүчрэх сүнснүүд ирлүүд маань биднийг зөв чиглүүлсгээд ивэмэр ухаачаасаа гэж хажуугаад намайг хараа инээч гэсэн байна. Уус ингээд зөндөө хэлсэн баг чи өөрөө авч харахгүй ухаахгүй мэдлэг авах юм чинь дутаад ах чинь чи уус зөндөө сонссон шүү дээ. Ягаад ухаахгүй байгаа миний үргээд хажууд яг хэлээд байгаа юм шиг санагддаг. Тэгээд ухаанал дутчихтэй гэж бодож байна. Тэгээд тэр хүртэл ямар ч лээс ухаачаад гараад явна гэж бодоод дараагийн шатндаас ухаад шийдвэрээ гаргачихсан байгаа. За баярлалаа. Тэгээд өдий хүртэл хичээж зүтгэж хөлс хүч нулимс те одоо юу гэдэг юм бүгднийг нэгээд урсгаад
надраа чулуу шидээчтэй гэд болтгоод те тэгээч болтгоо чулуу одоо чулуун байлдаанд одоо оногдооч болтгоо дотроосоо хүсэж ирмэлцсэн болохоор хайсан болохоор тухайн зүйл чинь олджээ. Энэ бол одоо өөрийн чинь хичээ зүтгэсний чинь шагнал шүү. Тэгээ бас бүгдээс окторгоо ертөнц бас сонсдг юм байна тийм үү? Бүр гайхалтай. За тэгэхээр одоо дараагийн юу илгээж болох вэ гэдгүүдээ илгээгээд эхлэх нь байна. За тэгэд манайхан уриалга гаргахад манайхан бүгд YouTube дээрээ уран бүтээл зохиныхоо одоо YouTube-ыг нь бүгд subscribe хийгээд дагцгаагаарай. Тэгэд маш их хичээл зүтгэл маш их хэцүү байдаг юм байлаа шүү YouTube дээр. Тэгээ би нэгээ манайхаа одоо хийж байгаа зорж байгаа зүйлс дээр гоё дэмждэг байгаараа зөвхөн яг энэ хичээлийн туршид биш. Аралт болж байгаа нь бид нар амьдралын талбар дээр бүх тал дээр бие бинтэйгээ дэмжлэг үзүүлдэг байгаараа бие бинийг ойлгохдаг гоё хамт олон байгаараа хизээ нэг өдөр бүгд аравтаараа эсвэл бүх нүүдэлч тэмцлийн аравтуудаар цуглаж уулзцаах байхаа. Тэр үед багш нь та нарыг үнэхээр одоо нэг тийм чи мөн байна гэд нэх гоё тийм тэрмээр байна. За баярлалаа. Баярлалаа. Одоо сонсогч байна. За чивчээхэн саллаа. За бүгдэнд нь баярлалаа. Миний өдрийн амар амгалан дээр. Амар байна уу? Амар минь дүү. Амар минь дүү. Бүр тулцсан чинь мэндэж бид чадхаа байлаа. Догтлоод баярлалаа хөөр. Өглөө бидний хариуцлагт унтсандаа бантаад юм чи. Хатарчиж гэж одоо хичнээн ихгүй нөө. За ер нь гайхалтай сайхан байна гэдэг үгийг өнөөдөр хэлээ. Хичээлээ үзсэн. За амьдралын тулд би бол хагшууч хараад авах авир мэдээ том охин орон дээрээ. Энэ амьдрал дээр бол энэ өрх бүлийн баг охин хүнжин байна. Баг хүнжин байна. За амьдрал дээр бол одоо уг нь бол та том их юм шиг байна шүү дээ тий. Том охин тий эмхтэйгээс том дээр яхтай. Тийм хүн байна. Энд чи бол баг гэдгээ жижигхэн гэдгээ мэдрээд бүр би ямар жижигхэн юм бэ гэд тийм мэдрэмжээ хүртэл авсан. Ямар хэцүү юм бэ? Би ч одоо яг энэ чи тухайн үед бол би одоо энэ насаа бодоод исэн. Гүйшээ би хиттэй хэлээ. Тэгтэл энэ хүмүүс ч одоо хиттэй хэлээ. Муу ялгаагүй таач гэсэн те. Нэг ч хиттэй хэлээ. Тэр гэсэн би одоо юу вэ? Хэн бэ? Хаана явж ирсэн бэ? Юу юм бэ? Тэгсэн чи би бүр энэ жижигхэн болцсон. Тэр үед төлөв орж ирсэн. Тэнгүүд хөөе би хамгийн жижигхэн юм байна. Жижигхэн болёо гэ. Тэгээд тэр нэг агшилт бүр амар жижигхний мэдрэмж төрж ирсэн. Одоо ингээ хичээлүүд би явцад арайгаа ингээ тэлэгдээд байна. Бодвол нөгөө сүнсний тэлэлт мэлт яваад байгаа шиг байна. Би бүр мэдрээд. Тийм байна. Явагдаад байгаа юм байна. Тийм бүр мэдрээд баярлаад инээд түрээд. Бүр ийм сонссон доо ямар азар би сонсвоо. Ямар азар намайг энэ өвдөж нийшээ чихэж оруулж сонсгоо. Яаж та нартайгаа уулзраа гэдгийг одоо баг өглөө осхолгонд бол бодол инээд түрээд баярлалаа. Өнөгтэй зүйлсийг ч гэсэн амьдралын дурсамжийн хар бараан асуудал юм томыг байсан ч гэсэн урд нь бол тэрэндээ автаад улам гунаад ингээд явцдаг байсан бол одоо бол хөөх би чинь чөлөөлөгдөөд ямар их хайрын том ёо вэ гэх мэтэр хүлээж авлаа. Өдөр болгон талархаж байна. Энэ хичээлүүд дундаас надад хамгийн бүнгэн сэтгэл төрүүлсэн бол хайрын том ёо байлаа. Ой юу вэ? Би ч одоо хайртай дуртай хайрлж дурлж гээд яваад исэн чинь амьдраад идэхэд хэрэглээд яваад исэн чинь одоо энэ арай л өнгөцөх юм байж. Чи цаана ямар их юм байсан юм бэ гэдэг юмыг ойлгоо хайрын томыг ячаад уйлж тэ. Тэгээд нэг харамсал нь болохоор би
ийм их юмны хажуугаар өнгөрцөн байна гэдэг харамсал төрөөд уйлж ирсэн чинь дараа нь болсон чинь хүү би мэдсэн ямар азтай юм бэ гэж бодож баярын нулимс ардаас нь давхардаад гоожод байлээ. Баруун зүнүүднээс нь ээлжилж гойц юм аа ард ардаас гойц мэдгүй ямар ч тийм бодлоготой бүр баярлаад байгаа. Тэгээд энэ хичээлүүдийн маань одоо онцлохыг бол би хайрын томьёо гэж онцлог гэх юм бол хайрын томьёо гэдэг хичээлийг би хэлнэ. Ерөнхийдөө бол бүгд нөгөө би энтэйгээ уялдаатай тэр нь чухал энэ нь чухал биш гэж хэлж болохгүй байсан. Би ч өөрөө бид чинь гигантик гэж бодсон чинь л бүр инээд хүрээд баяр хүрээ. Би чи гэрлээ асаагаад яваад миний гэрэл одоо жоохон хүчтэй байд өгч юм бол гэрэл нь тодроод нөгөө Иесус ийм гэрэл болоод бүр хит болох гэдэг юм байна. гэж бодохоор бүр ингээ баяр хүрээд. Нэгсэг би таны юуг мэдэх юм бол 23 оны 2 сараас би мэднэ. Анх үзчихсэн, сонсч ирсэн. За ингэсгээд одоо нөгөө тэр хайрцагтаа л дүгнээд хайцсан байсан. Тэгээд яг тэндээ тэг байдгал юм. За ярьж л гэдэг гэсэн маягаар хадаад орхисон байсан. Тэгээд багшд би оддын охинд хэлжсэн. Би хоосорчоод байна. Мэдрэмж алгаа. Ямар тэнийг юм бэ? Эдийн болтол энэ амьдрал дээр бол би өвгдийн буйнаар, эцэгхийн буйнаар, ээж авахын буйнаар би бол хүснээ авсан. Бүх юм надад хэрэгтэй шаардлагатай би бүх юмны хүссэнд хүрсэн. Хүссэнд хүрсэн хүн би надад тийм бодлоо өгсөн. За би нэг мэдсэн чинь би бүх юм авсан байсан. Тэнгүүд хүн бүх юм авчаар өгчдөг гэдэг яриа байдаг шүү дээ. Тэгэхээр би өгөх гэж байгаа юм байна. За ямар ч байсан өвчлөөр өгөхгүй юм байна. Өвчлөөр өгөх юм бол лав гинтэр өгөх юм байна гэж бодод явуулсан. Нэг хэсэг одоо яг тийм бодолтой. Тэгээд тэрэндээ бол ингээд нөгөө ер нь тиймэрхүү юмнаас нэг айж имэдэггүй. За тэгээ одоо баг ингээд үхэлтэй бэлдээд одоо ингээд юмнуудаа хэлдэг. Өмнө нь үйлдэлдэж шүү дээ. Тийм би тэгээд тийм үйлдэлүүд гаргацсан. Одоо ээж авдаа хэл хөгдүүд те одоо Монголд яхта хэл хөгнүүдээ хэлээд ийм байдаг шүү, тийм байдаг шүү. Бараг гэрээслээ бичих гэдэг юм шиг тийм. Үгүй бичсэн. Бичсэн. Яагаад тэгэхээр би ч нөгөө бас хөрхөө эдийн наслсан хөрөнгө гэж байгаа шүү дээ. Бүгдийг ингээд нөгөө итгэвчлэгээр бүгдийг гаргаад өгсөн. Одоо нэг өсөндө биччихэд би цаанаа бол за тийм чинь ингээд гүйцээгээд яваад байгаа юм. Би өөрийн урд бол ингээд юмаа гүйцээгээд яваад байгаа юм байна гэдэг юм одоо энэ ч бас эцэг гэрээслээ бичих гээд өгнө Францд ирчээд байгаа байхгүй юу? Тэгээд тоосорчод ижээс за зүгээр суухаар зүлгээд суучий гээд таны аюухан эзэн подкастыг үзчихэд зүгээр сууж яхаар одоо тэгээд ангаагаад мэдлэрээ сууж яхаар нэгш ороод үзчихээ та гэх. Тэгээд хүлээж аваад ороод сууж ирсэн чинь нөгөө хоосон мэдрэмж маань ингээд дүүрээд биш ээ. Би урд нь өнөө өгөх тийм бодлого төрж илаа. Би хит тэр хоосрал чинь би энэ савыг энэ юмыг авах гад би хоосроод исэн юм байна. Миний мэдрэмж дүүрчлээ. Үгүй ямар гоё би ч одоо нэрэл гүнж болцсон юм байна штэ. Гэж бодоод баярлаад байгаа тийм. Маш их өндөр сэтгэлдэлтэй байгаа. Ингээд нэг хаалганы олон шат дундаас энэ шатн дээр сонгож гიშгээд энэ шатн дээр анхных нь бишгүүр дээр хөлөө тавьсан байгаадаа тодорхойд энэ дараа өгшөө их гоё ухаарлыг мэдлэг хүлээж авч мэдэрнэ гэдэгтэй итгэлтэй баярлалаа талархаж байна. За баярлалаа. Хичээн яриаг сонссон чинь тэр цаана байгаа мод зодыг хүртэл хайрламар санагдсан. Тийм их одоо гэрэлхийгээ хайр цацруулсан байдлаар ярьлаа. Тэр цаана байгаа модыг бүр очиод тэрч бивэрээдэг юм дурлмаар юм шиг мэдрэмж төрөөд. Хайр хичээлийг чухалчилсан, тэрний энерги хэм хайрын долгисл дээр очиж чадсан чинь нэрнгээсээ очиж чадсан байна. Надад тэр чинь мэдрэгдлээ. Учир нь юу гэхээр одоо жишээлбэл яг энэ хайрын дээд одоо ижи хайрын дээд одоо жишээлбэл одоо их багш гэд байдаг байхгүй юу? Тийм хатан байдаг гэсэн үг. Тэр хатан хамгийн анхны ойлголт хайр гэдэг өөрөө тэр чигтээ оршихуу. Тэгээ энэнд нэг юм томьёо байдаг юм а гэд хамгийн анхны одоо хичээлийг багшд нь орж байжээ.
Тэгсэн ер нь бол өөрөө яг тэр хэм долгионыг бол мэдрээд авсан байна. За тэгээд хүний амьдралд одоо нэг яг энэ махан бие орхихыг зөвхөн үхэл гэж авч үзэхгүй. Ерөнхийдөө сэтгэл зүйн үхэл, оюун санааны үхлүүд, амьдралын одоо дав тухамсрын үхлүүд явагддаг. Үхэж байгаа байдал нь шинээр төрөхийн тулд, амьдралд шинээр амьдрахын тулд, шинэ утга учраар амьдрахын тулд заримдаа бидэрт маш олон үхлүүд тохиолддог. Тэр үхлийг болохоор гэгэрлийн сүүдэр гэж хэлдэг. Гэгэрлийн сүүдрийн мөн чанарыг таньж байж, гэрлийн мөн чанартай нэгдэж чаддаг. Үндсэндээ бүх гогтргуй ертөнцүүдийн гэрлийн хамгийн гайхамшигтай гоё гэрэл нь харанхуй гэрэл байдаг. Гэрэл гэгээгүн гэрэл байдаг. Яагаад тэгэхээр тэр үед бид нар нүдэ ханаад харанхуйг дотор орших үед дотоод гэрэл гэгээтэйгээ уулздаг. Тийм болохоор заримдаа бид нар бясалгал дээр нүдэ хандаг. Яагаад гэвэл дотоод өөрийнхөө тэр гэрлийг зөвхөн харах боломж тэнд олгогдоод байгаа болохоор. За тэгээд маш их гоё урам мэдрэмжүүдийг авлаа. Тэгээ энэ 10 хичээлийг үзсний ар дээрээс энэ үлдсэн амьдралд чинь одоо дахиад ингээд урдудаан амьдрмаар санагдсан мэдрэмж танд мэдээж төрсөн бах. Тэгээ би чи одоо өдийн хүртэл 50, 60 одоо хэд байдин те насалчаад одоо ингээд одоо юу ч мдээгүй байж байгаа гэдэг дээр энийг нөгөө талаас нь тайлбарлал бол та социализмыг баг капитализм социализмыг капитализм гэж байгаа нь болохоор одоо хүртэл капитализм явж байгаа. Тэгэхээр энэ зүйлсүүдийг давж гарч ирээд энэ зүйлээс одоо тэдрийг давж гарч ирчээд энэ зүйлсүүдийг ойлгоод сууж байгаа чинь маш том сүнсний хүч байгаа шүү. Би одоо шилбэл сүүлд яг энэ одоо арчлал гэдэг эрхчлөлт байдал дээр төрөөд л өнөөдөр энийг ярьж байгаа болохоос биш би социализм төрсэн байсан бол бас ялгаагүй ингээд хожим ухаарад явж байгаа. Тийм болохоор энэ миний сайн дайч биш юм байна, таны мудаач биш юм байна. Альва нэг зүйл яг л цаглбраараа явж байгаа юм байна. Тийм болохоор альва зүйлийг энэ урт удаан хугацаанд тисэж даван туулж гарч ирсэн танд баяр хүргэе. За баярлалаа. Тэгээ хизээ нэг өдөр одоо аюухаа дэцтэйгээ золгохын ирүүлгийг тавь те. За. За одоо манай эрх охин үлдчихв. За одоо эрхэл байна уу? За тэр эрхэлэх гээд ороод ирлээ. Микрофон нэгэр. За. Амар минь дүү. Амар минь дээ. Тэхийгээ түүж авнаа. Ажил дээр байгаа мó. Та гадар зүтгэх. Тэгээд очмеш угсаа. Нөгөө нэстүүд ясрынгийн гадар ажилладаг. Тэгээ өдрөөрөө хоолыг бийдэж өгөн одоо яг хоол хийдгүүчсэн хийсэн юмнуудыг ингээд сайхан бийдэж. Настачуудын амралтын газар гэсэн үү? Асрамжийн газар ямар чухал газар ажилтдаг юм бэ те? Би өөрийгөө бодсон би сүнсний зорилгоо хайгаад байсан чинь маш чухал ажил хийдэг юм байна шүү дээ. Урдчилан ажил хийдэг гэж бодож явж байгаа одоо нэг мессеж ингээд 6 жил болчихсон. Тэгээд урд нь одоо би урдчилан загвар дизайн гэсэн юм хэрэгтэй. Ямгуудаа би маш хүн чамрал орсны улмаас тэр мэрэгчлэн хаяж осгоод одоо нийгэмдээ одоо нийтдээ ямар нэгэн одоо утга учиртай тийм ажил хиймээр юм байна гэж одоо ойлгосон юм. Одоо юм хийдөө ирэх харахын байгаа одоо асрамжийн газар чинь ажил авсан. Тэгээд ажил жоохон яг бие хүчний ажил наач их өдрөөр ингээд газ цогооны хооронд тийм Ихтэй одоо ихтэй бодож байна. Одоо үнэн байгаа болохоор түрүүндээ ядарч түүхтэйггүй. За баярлалаа. Маш үнэхээр нэрнгээсээ хамгийн чухал ажил. Яагаад хамгийн чухал ажил вэ гэхээр за ерөнхийдөө өгшөрцөн тэгээ асрамжийн газар байдаг хүмүүс нэг тийм дотор нь нэг тийм орхигдсон, гээгдсэн юм шиг нэг тийм хэцүү мэдрэмжүүд байгаа. Тэрэн дээр хамгийн гол нь тэр хүмүүс өөрсдөө нэг юм гээцнээ бас төдийлөн анзаардаггүй. Тэрний үхээр дотор нь байдаг нөгөө жоохон хүүхэд.
хөгшрөх тусмаа ууг нь бол ингээд хөгшин хүмүүс цаанаасаа нэг том болох тусмаа хөгшрөх тусмаа нэг юм жоохон хүүхэд шиг болоод байдаг да. Тэр нь буцаагаад ууг нь өөхөх дөхөөд ирэх тусмаа хөгшрөх тусмаа тэр буцаагаад жоохон хүүхэдлэг чанараа олж авч чадах юм бол цаашдын амьдрал нь эсвэл сүнсний амьдрал нь үргэлжилдэг. Тэр жоохон хүүхдээ олж авч чадахгүйгээр өнгөрчих юм бол тэр амьдрал нь гэрлэн багаар бөхөөл яваад байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр эргэн тойронд байгаа бүх тэр хөгшчүүлээс дотор нь ямар жоохон хүүхэд байгааг гин олж харах нүдтэй байгаасаа гэж багш нь хүсэж байна. Магадгүй нүдтэй байх гэж найдаж байна. Вау, ямар гоё юм. Би бас яг бодсон. Энэ настай хүмүүс ингээд насны одоо бид гэсэндээ тий одоо хөшгөөр эргээд одоо хүүхэд болох юм байна. Яг хүүхэд зангууд гардаг зарим нь ингээд яг том настай юм хүүхдүүд үнд байгаа юм шиг тий бас яг бүрийгөө яг хүүхдүүдийн зангаар. Зарим нь яг тэтгэрээ тэгээд одоо яг тэр зангаараа өссөн байдаг. Тэгэхээр тэр хөгшчүүлийн тэр хүүхэдлэг чанарыг нь буцаагаад олж өгөөд юм уу танд тэр байштай тэр ямар чухал вэ гэдгийг ойлгуулчих юм бол тэр хүмүүс нэг юм гуниг гутралтай харуулсалтай өнгөрөх биш маш аз жаргалтайгаар дараагийн нүүдлээ их зоригтой хийдэг болоод ирдэг. Тэгэхээр үнэхээр чухал ажил хийж байгаа юм байна шүү. Багш. Тэгээд би үдээд нэгэн жоохон шансангүй байсан тэрийг өөрөө би мэдж байгаа анзаарсан. Тэгээд ямар ч байсан би ингээд аваад хөөсөндөө ингээд асуух гэсэн баяртай байна тийм. Одоо нэг л удаа хийгээд асуусан цаскаан нь болохоор би хөдөлгөөний гараад найхан бариад хоёр хоногтой ирсэн. Тэгээд өдөр би тэр одоо яачгүй нүдч. Заримдаа бүр ямар хэцүү юм ямар ядаргаатай юм бэ гэж үнээр бодсон үе байсан. Тийм одоо ингээд скуулд оруулахаар одоо ингээд яг одоо манай ондохны үстэй одоо ингээд яг одоо татвар ингээд байгаа тэр ойлгосон мэдсэн ухаасан юм байгаатаа аваад тэрийг ингээд яг бисгээр ингээд гаргаад ингээд зүудээ яг тэр ингээд бүр ингээд ийгчгүй тэрэн дээр нөгөө сүнсний зорилго гэдэг зүйл нь дахиад явж байх шиг байсан. Сүнсний зорилгоо олж болох аргыг нь хичээлүүд дээр орцсон байгаа. Сүнсний зорилго чинь энэ юм аа гэж хэлж өгч болохгүй гэж хэлсэн шүү дээ багш нь бүр дээр нэг уулзахтаа тий. Тэгэхээр асуугаад уудлах тусмаа хүн өөрийнхөө гүн рүү ордог. Гүн рүүгээ орох тусам тэнд хариулт байдаг. Ямар нэгэн босдаас хичээлээс онгодоос юм уу гаднаас огт битгий хайгаарай. Өөрийн чинь сүнсний зорилгыг хамгийн гол нь та өөрөө л мэдэж байгаа болохоор өөрөө л ордог зүйл. Тэрээс хэн нэгэн хилээд өчгөр тэр сүнсний зорилго биш болчихдог. Тэгэхээр арга зам нь бол аль хэдийн өгөгдсөн байгаа шүү. За тэгээд дотроосоо байнгын асууж уудлаарай. Тэр одоос бил хүмүүсийн амьдрал дээрх үйл явдлуудаас асууж уудалж болно. Яагаад энэ хүн? Яагаад ийм? Яагаад ингэж? Тэгээ яагаад ийм харуулсал гониг гуталтай яагаад эсвэл ийм аз жаргалтай баяр баясгалтай гэд асуугаад уудлаад яваад байгаарай. Тэр гоё ажил байна. Одоо тэр хүмүүсийн туулал амьдрал тэр хүмүүсийн туулал амьдралыг таньж ойлгож ухаарна гэдэг чинь дахиад тэр хүний амьдралаар амьдраад үзчихэж байгаа байхгүй. Тэгэд нэг ч гэсэн амьдралын замнал тууллыг ойлгоод үлдэн тэрийг бас тэр хөгшчүүлийн амьдралыг аваад үлдэн гэдэг өөр хамгийн чухал. Одоо нөгөө нэг явдаг амьд номын сангууд гэж хэлээд байгаа шүү дээ хөгшчүүлэг чинь. Тэгэхээр тэр амьд номын сан баг хоёлаа номныхаа нэрийг олчлаа. Тэгээд магадгүй ном нь явандаа подкаст болж гарах байх, YouTube channel хөтлөгдөж гарах байх гэж багш нь найдаж байна. За тэгээд хичээгээрэй. За баярлалаа. Тара яг одоо саяны одоос бэлтгэлэхэд тэр байгаа бүх хүн байртай байх боломжгүй, бүх хүн машинтай байх боломжгүй. Дэлхий өөрөө хүрэлцэхгүй гэж байгаа байхгүй. Тэгвэл дэлхий энэ дэр хүрэлцэхгүй болохоор хүн амыг цөөлөх бодлогыг дэлхийн эзэдүүд гээд тусдаа нэг eliminate гээд бүлгүүд байдаг байхгүй. Тэд нар дэлхийн хүн амыг цөөлөх бодлогыг шууд барьж маш одоо хэрцгийгээр харигсаар буцаагаад хүмүүст хүрдэг стог нь бас хүртээдэг. Тэгээд эвүүгээр дамжуулаад
хүмүүсийг ерөнхийдөө геноцид хийх маш олон том алхмуудыг хийдэг. Тэрэнд нь гэхдээ дахиад адилхан гим зэмгүй жоохон хүүхдүүд юм уу гим зэмгүй амьдарч байгаа хүмүүс өртөж байдаг. Тэгэхээр тэрний одоо үзэл нь одоо шилбэл яг наад үзлээс чинь эхэлдэг. Одоо яг ийм бодлоос эхэлдэг. Энийг болохоор зарим нэг кинон дээр гаргадаг. Гэхдээ нүүдэлчдэд бас одоо нүүдэлчдийн бидний үг дээдсүүдэд бас ийм бодол бас байдаг. Гэхдээ нүүдэлчид энийг маш ухаантайгаар гаргасан байдал нь юу вэ гэхлээр за одоо дэлхийг одоо инх тайванд хөтлөлөө шүү дээ. Одоо дэлхийг эзэллээ гэж яриад байгаа. Тэрэн дээр тэр их дэлхийг эзэлчээ тэр их хэд баялаг газар нутаг эрх мэдлийг олцоод нөгөө Монгол гэртээгээ байж байгаа байхгүй. Нөгөө одоо жишээлбэл те нөгөө 5 ушуумалтайгаа тэгэл нүүдэг хിവэрэ. Тэгсэн чинь нүүдэлчдийг одоо шил гадныхан юу гэсэн мэхэр номадик газар нутаггүй өөрсдийн гэсэн байгуулсан үүх түүхгүй бүтээн байгуулалтгүй эдэр бол эзэнт гүрэн бишээ гэж авч үзсэн байгаа байхгүй. Тэгсэн бидний нүүдэлчин үг дээдсүүд маань энэ дэлхий дээр амьдрах цаг хугацаа өөрөө хормын төдий атал те яагаад толгой дээрээ нэг ямар ч хэрэггүй тэтэм тавихын тулд яагаад би дэлхийг ухна гэж те би нэг зүгээр нэг төр зур амьдраад буцахын хооронд нэг байшин барилга том юм яагаад байгалыг сүйтгэнэ гэж зүгээр байгаа зүйлдээ сэтгэлд ханаад байгальд ээлтэй хохирлгүйгээр амьдрах арга зүг нүүдэлчдийн системээр нь үүсгэсэн байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээрээс хоёуланг чи яг одоо хийж чадах зүйл юу вэ гэхэлэр одоо энэ сэтгэл мэдрэл одоо ингээд нэг юм утрал байгаад ш хаяа ингээд сэтгэл санаагаар ундаг за хаяа ингэдэг гэж чинь энэ мэдрэмж чинь буцаагаад зөв зүйлийг хэлж ойлгуулах сэтгэлийн хөшүүрэг болж хувирна. Ингэж болохгүй цаана нэм утга учир байдаг. Нүүдэлчдийн ухаан дээр ийм байдаг. Энэ байгальтай ингэж харилцах хүмүүстэй юмстай ингэж харилцах ёстой гэдэг нүүдэлчдийн ухаан дээр орсон хичээлүүдэд буцаагаад өгнө. Энийг ингэж хайр байгаараа ингэж ойлгох байгаараа гэдэг ойлголтуудыг өгөх том хүч чинь наад үзэл бодол чинь наад мэдрэмжүүдэд буцаагаад хөшүүрэг болгоорой. Тэгээд өөрийнхөө чадах зүйлээ зоригтой хийгээрэй. Яг одоо хоёуланг чи хийж чадах зүйл гэсэн үг. Тэрнээс хоёлоо бодоод яваад байх юм бол энэ мэдрэмж чинь буцаагаад өөрийг чи эдэн, эргэн тойрныхын чинь эдэн. Тэгэхээр идүүлээл, өгчүүлээл, өгрүүлээл яваад байх юм уу эсвэл гэрэл гэгээг цэцруулаад буцаагаад ийм найдвар байгаа шүү. Заавал ингэхгүйгээр амьдралаас ингэж болгоно шүү гэдгийг таниулж мэдүүлээд, ойлгуулж ухааруулад, түгээн дэлгэрүүлээд явах юм бол өөрөө чинь хамгийн том хүчин нөлөө. Түүний чин ачаар маш олон өөрсгчин бодолтой хүмүүс зүг зүйлсүүдийг хийх гэрэл гэрлийн одоо дамжуулалт болох болов гэж багш нь найдаж байна. За баярлалаа. За тэгээ.